эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалын одоо шинжилгээг хүргэх үүднээс за иргэн даатгуулагч та бүхэндээ бас 1813 63 гэсэн одоо энэ лав хуудсыг ажиллуулж байна. Тэгэхээр энэхүү утас маань бол иргэн даатгуулагчид эрүүл мэндийн даатгалтай холбоотой, за энэ шинжилгээтэй холбоотой ер нь одоо даатгалаа төлснөөр эрүүл мэндийн одоо ямар тусламж үйлчилгээ авах боломжтой талаарх одоо мэдээлэл бол маш шуурхай өргөж ажилладаг байгаа. За 14 цагийн байдлаар манай хэрэглэгчтэй харилцах 1813 63 лав хуудсанд маань 249 дуудлага ирсэн байна. За үүнээс 199 одоо дуудлаганд одоо дор бүр нь хариулт өгч за иргэн даатгуулагчийн асуудлыг шийдвэрлэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай шугам дээр маань 4 оператор зэрэг ажиллаж байгаа. За энэ үед бол одоо яг энэ програмаас харж байхад бол холбогдож чадаагүй ч гэсэн шугам чөлөөгүй залгасан иргэд рүүгээ бид 10-аас 15 минутын одоо хооронд эргэж залгадаг байгаа. Тэгэхээр одоо хэрвээ та манай одоо утас руу залгасан байх юм бол тун удахгүй манай операторууд залгаад таны одоо асуудлыг шийдвэрлэнэ. За яг одоогийн байдлаар бол эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ болон за үнийн хөнгөлөлттэй холбоотой нийт 19 иргэн мэдээлэл авсан бол за Илүү Бүтэн Монгол үндэсний хөтөлбөр урьдчилан сэргийлэх үзэлгийн талаарх мэдээллийг бол 7 хүн авсан байна. За бусад одоо мэдээллийг нийтдээ 34 хүн авсан одоо ийм статистик мэдээлэл байна. За мөн үүнээс гадна одоо өнөөдрийн байдлаар манай яг энэ утсан дээр маань бол эрүүл мэндийн даатгалаа одоо шимтгэлээ хэрхэн төлөх үү, за урьдчилан сэргийлэх үзлэг, за Илүү Бүтэн Монгол одоо үндэсний хөтөлбөрт хэрхэн хамрагдах уу, за эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцаж байгаа одоо ямар тусламж үйлчилгээ байна. Би даатгалаар одоо тэр эмнэлэгт өөрчлөлөх боломж бий юу гэх мэтийн одоос эрүүл мэндийн одоо даатгалтай холбоотой маш их олон одоо асуултуудыг бидэнд ирүүлдэг байгаа. За энэ дундаас бол одоо шимтгэл төлөлтийн асуудал одоо бидний анхаарлыг маш их татдаг. За нийт дуудлагын манаас 60-аас 70% нь одоо энэ шимтгэл төлөлттэй холбоотой байдаг. За учир нь иргэдийн хувьд бол яг энэ эрүүл мэндийн байгууллагуудаар өвчтүүдтэй яг өвдсөн үедээ бол эмнэлэг дээр очдог. За тэр үед нь одоо эрүүл мэндийн байгууллагууд за та бол эрүүл мэндийн даатгалаар шимтгэлээ төлөөгүй байна. Тийм учраас та шимтгэлээ төлөөд хүрээ дээрээ ингэх юм бол тусламж үйлчилгээг хүргэнэ гэж одоо эмнэлгийн байгууллагуудаас шаарддаг. За ингээд иргэд маань бол шимтгэлээ төлөх гэж бол одоо манай утас руу ярьдаг одоо янз бүрийн одоо буруу банкар дамжуулаад хийх гэдэг юм уу да бас богино хугацаанд маш их одоо цаг хугацаа зарцуулдаг. Иймд иргэн даатгуулагч та бүхэн ер нь одоо өвдсөн завсан үед бол одоо урдчлаад ер нь эрүүл мэндийн даатгалаа одоо төлж хэрэгтэй. За энэ үед бол яарсан сандарсан өвдсөн завсан үед эмнэлэгт хандхад бол шимтгэлээ төлсөн юм бэлэн байх юм бол та ямар нэгэн асуудалгүйгээр эмнэлэгт одоо хандах одоо бүрэн боломжтой байгаамаа. Тэгэхээр энэ тал дээр бол та бүхэн анхаарч одоо эрүүл мэндийн даатгалаа бол заавал нэг өвдсөн үедээ биш өвдөхөөс өмнө төлчих юм бол ямар ч үед бас танд одоо эмнэлэгт очиход одоо хэлбэр болох юм аа. Эрүүл мэндийн даатгалын одоо шинжилгээг хэрэгжүүлж байгаа энэ чухал одоо цаг үед бол за бид одоо нэг ч иргэнийг орхигдуулахгүйгээр даатгалтай холбоотой мэдээллийг түргэн шуурга хүргэх үүднээс бол манай хэрэглэгчтэй харилцах төвийн 1813 63 лав хуудас бол тасралтгүй ажиллаж байгаа. Та бүхэн бас хүссэн үедээ манай энэ утас руу залгаад одоо эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээлэл авах боломжтой байгаа шүү гэдгийг хэлмээр байна.